За малчны тухай хууль маш муу өргөж байгаа юм байна. Тэгээ энэ хуулиар бол олон нөхцөл боломжийг бол малчин хүнд төрөлсөн Монголын нийт өрхийн 4/1-д нь 250 мянган өрхөд хүргэх илүү тодорхой болгох энэ төрийн бодлого үйл ажиллагаанаас хаягдж байгаа, орхигдож байгаа мэдлэг мэдээлэл дутуу байгаа хүмүүст хүргэх ийм хууль байгаа. Гэсэн хэдиж манай төрийн байгууллагууд тэр тусмаа яам агентлагууд хариуцж байгаа газар гэлцсэн агентлагууд бол муу ажиллаж байгаа юм байна. За ямар байдлаас энийг хэлж байгаа вэ гэхээр та бүхэн маань бол сая эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ малчин хүнд хүрж байгааг та бүхэн сонслоо сая. 40% хүрж байна. Жил ирэх тусам эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа санхүү хүчлэлт буурж байна. Энэ нийгмийн баялаг эргэн хүндээ очихгүй байна. Тэр ч үүднээсээ бол үндсэндээ бол нэрэгдийн эрүүл мэнд бол маш их хөрж байна. Тооцоо судалгааг харах юм бол авж байгаа мэдээлэлээр бол хор тавдар жилээс ирэх тусам 10-аас 20% өсөж байна. Өнөөдөр эрүүл мэндийн яам иргэдийнхаа эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил дээр бол маш муу ажиллаж байна. Олон улсын байгууллага төсвөөс бол маш их санхүүжилтийг бол эрүүл мэндийн яам бол авж байгаа. Хувьсах зардлаар авж байгаа. Олон эрүүл мэндийн төв газрууд, хувийн эмнэлгүүд л ажиллаж байгаа хэрнээ их хэмжээний зардал гарч байгаа хэрнээ иргэдэд бол хүрч чадахгүй байна. Үүний цаана хулгай өрөл явж байна. За мөн дээрээс нь малчин хүний амжиргааны их үүсвэр бас мал аж ахуй байгаа. Мал аж ахуйтай холбоотой газар нутгийн бэлчээрийн асуудал байгаа. Бэлчээрийн асуудал дээр гэхдээ өнөөдөр бид бүхэн өөрсдөө газар нутгаа бол мэдхээ байсан. Хуучин бол багийн иргэдийн нийтийн хурлаар ард иргэд маань малчин өрхүүд маань хоорондоо ярилцаад хайгуулын лиценз олохгүй ярьдаг байсан бол одоо болсон. Замун дээрээс нь бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бол сумын засаг дарга оролцдог байсан бол одоо бол оролцоо байсан. Бид нар газар нутагтаа бол эзэн байхаа бол болсон. За ийм байдлаараа бол бидний хувьд цаашдаа ер нь Монгол улсын иргэн бүр энэ төрөө барьж гэнэ үгүй юу гэдгийг ярих цаг болсон. За мөн малчтыг ер нь цаашдаа залуу малчтыг хөгжүүлэхдээ мэдлэг мэдээлэлттэй болох дээр бол бас хасар муу ажиллаж байгаа юм байна. Өдөө аж ахуйн бол үнэн хэлнэ ш санхүү мөнгө байхгүй бид нар бол малчтаа үрж чадахгүй байна. Ямар нэгэн сургалт семинар бол хийгээгүй л гэж. Тэгэхэд энэ байгаа бүтц орон тооч энэ юу хийж? Энэ өдөө аж ахуйн газар чинь аймаг орон нутгад чинь яамтайгаа гэрээ байгуулаад ажиллаж байгаа шүү дээ. Яагаад энэ малчтаа үрж чадахгүй вэ? Энийг бол муу гэж үзнэ. Малчд маань бол өнөөдөр бас ингээд даатгал хамрагдаж байгаа. Зээл хуу янз янзын махбодол бол малаа даатгуулсан юм уу гэж гал авч байгаа. Мөнгө төлж байгаа. Яг энэ төлсөн мөнгөө буцаагаад яг авч чадж гинэ үгүй юу гэдэг дээр бол авч чадахгүй байгаа. Ганцууд зөндөө л саад бэрхшээл малчд маань өртөж байна. Тэгэхэд үндсэндээ энэ даатгуулсан даатгалын мөнгө авч чадахгүй шүү дээ. За ингээд дээрээс нь малын гоц салбарт өвчнүүд бол маш их гарч байна. Тэгтэл түрүүн та бүхэн маань тоо баримтуудыг л харлаа. Улсын төсвөөс бол яг энэ гоц салбарт өвчнөд тэмцэх энэ зориул бол 55 тэрбум төгрөг энэ жил бол хуваарлагдсан байна. Гүйцэтгэл нь гараа авчиж. Тэгэхэд яагаад Монголын газар нутгийн бүрт өнөөдөр шүлхий гарч байгаа. Яагаад энэтэй өрсөн сэргийлэхэд тэмцэхгүй байгаа. Энийг өнөөдөр хамар хүрээг нь хумаад энэ өвчлөлийг бууруулж чадахгүй байгаа. Тэгэхээр яахын аргагүй манай төрийн байгууллагууд ажиллаа бол маш муу хийж байна. Үнэхээр шууд гатуу хэлэхэд бол хулгай дээрмэл ярьдаг болсон. Хин хэдэн төгрөгийн хулгай хийсэн, хэдэн төгрөгийн авилгал авсан бай гэдэг л ярьдаг болсон. Тэрнээс л ажил хийдэг, ажил амжилт гаргалаа гэдэг тоо мэдээлэлнүүд энэтэй бүх ямны танилцуулган дээр бол харагдсангүй шүү. Яг үндэ бол та бүхэн бүгдээрээ сонсоо сууж байлаа.